За архитектурын нэг гол үндэс нь бол тухайн архитектур төлөвлөгчийн төлөвлөж байгаа тухайн барилга байгууламжийн зориулалт, шин чанар одоо бусад дагалдах бүх зүйлийг илэрхийлэх одоо гол юм нь бол барилгын материал байдаг. За материалаас шалтгаалаад тухайн орон зайн шийдлүүд нь бол тухайн архитектор төлөвлөгч бол одоо хэр их мэдлэгтэйгээс хамаарч бол тод илэрхийлэгддэг. За үүнд бол одоо тухайн материалын өнгө, чанар, зориулалт, эдлэгээний хугацаа зэргээс бол маш их хамаардаг. Мөн одоо бол одоогийн байдлаараа барилгын материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа учраас бол тухайн материалууд бол маш олон янзаар шинчлэгдэж, зориулт нь өөрчлөгдөж одоо үйлдвэрлэгддэг болсон байна. За үүний дагуу бол ер нь бол архитектор төлөвлөгч бол өөрөө зөвхөн материалын мэдлэгээс гадна бол архитектурын ухааны өнгөний мэдлэг, архитектурын физикийн байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг, тухайн материалын зохиомол гэрэлтүүлгийн орчинд одоо байгалийн гэрлийн орчинд гэх мэтчлэнгээр мөн тухайн орон зайн дотоод орчинд гадна орон зайд бол орчинд ямар харагдж байгаа гэдгийг бол илэрхийлдэг одоо гол материал юм да. За одоо энийг бол тухайн төлөвлөгч архитектор одоо төлөвлөгчийн бол ур чадвар нэлийн гүнзгий мэдлэгээс бол шууд хамааралтай байдаг гэж би бодлоо.